болохын төлөө бодлого гаргаж өгөө засгаа хийгээд дэмжиж төхүүлээд байгаагийн шалтгаан байгаа юм шүү. Нөлөөлөд байгаа юм шүү. Харин тийм. Одоо энэ одоо 170 тэрбум төгрөгийг яах бондоос л олох гэдэг. 170-ыг бол эндээс болох гэж. Одоо чи нөгөө төсвийн нэмэгдлийн биш цалингийн 170-ыг хэлж байна уу? Цалингийн нэмэгдлийг үсэг дээр ярьсан. Цалингийн нэмэгдэл дээр бол 170 тэрбум төгрөгийг импортын татвараас гэж байна. Өөрөөр хэлбэл л дээ. Өөрөөр хэлбэл ийм юм билээ. Ер нь миний бодлоор бол төсвөө баталчаад 2хан сарын дараа төсвийн тодтол хийж байгаа нөгөө утгагүй шүү дээ, тийм ээ. Тэгээд та нарт би орлогоо ханаас болох гэдэг 170 гэхлээр эхний сард 12 оны эхний сард орж байгаа импортын татвар нь одоо гайл нөөд хуулиод орж байгаа хэлтэн. Төлөвлөжсөнөөс 160% илүү орж ирсэн гинэ. Өнгөрсөн жил 11 оны 1 сард тэрний урд жилтэй харьцуулах 2 дахин илүү орж ирсэн гэж байна. Тийм учраас бидний бодож ирснаас импорт бас их өндөр байна, орлого нь их өндөр байна. Тэгээ энийгээр хаана гэж байгаа байхгүй юу? Гэхдээ орлого их байгаа нь бол болж байна тийм ээ. Гэтэл тэрийг 2 сарын өмнө хараагүй мó. Эцээ тэгээд ахаал нөгөө 2 бүлгүүд. Өнгөрсөн жил яасан гэхээр засгийн газар анх төсөв оруулж ирэхдээ төрийн албан агштын цалинг, багш эмчний цалинг 3 сарын 1-ээс нэмнэ гэж оруулж ирсэн байхгүй юу? Гэтэл нөгөө 2 бүлэг амар ухаантай царайлж байгаад ажлын хэсэг мэсэг гаргаад тэгээд энэ 3 сарын 1-ээс 4 сарын 1-ээс нэмэгдээлгээд тэгээ 1 сарын хэмнэлт гарч ирнэ дээ. Тэрнийг сонгуулийн өмнөх янз бүрийн хөрөнгө оруулалт засварын нэтэрэ гэдэг юмдаа сайхан суулгаж өгөөд 2 бүлгийнхаа саналаар. Тэгэл энэ чинь сонгуулийн л бас юм болж байгаа хгүй. Тэгчээд 2 сарын дараа нөгөө засгийн оруулалт өөрөө их хурл тэрийг засцсан тийм 2 бүлэг нь. Тэгчээд өөрөө одоо 2 сарын дараа оруулж ирэхэд засгаач загнаад байгаа юм уу? Үйл хөдлөлийн эвлэх загнаад байгаа юм сонирн болоод байгаа байхгүй. Би бол хамгийн түрүүнд хариуцлага өөрсдөө их хурл өөрсдөөсөө хайх хэвээр. Тэгээ одоо хариуцлагыг сонгуулиар л уг нь хүлээдэг шүү дээ. Тэгэхээр нэг ийм хандлага байна шүү дээ. Зүгээр хавтгайлуулгын халамжийг олохоос татгалзыг дээр дорго ярддаг мөртлөө шахалтан дор бол өгөөд байдаг. Өргөр гэлэний барааны бүтээгдэхүүнийг 55% импортоор орж ирээд хүнс мөн сенэтрэл ярих юмгүй болчлоо л доо. Тэгсэн мөртлөө үнийг зохицуулна болохгүй тусгай зөвшөөрлөөр ярина гэж айлгаад нөгөөдөл нь зориуд зохион байгуулалтын юм шиг жагсч цуглаад шаардлага тавиал нэг тийм юу өчр доор нь олдохгүй юмар олон нийтийг хангалттай эргүүлж шít. Эний цааш шалтгааныг сонгуул төртөд өдүүн тавиад өгнө хүлээхэд бас хэцүү л харагдах юм. Хавтгаарсан халамж гэдэг нь нөгөө 21 мянгаыг хэлж байгаа хэл та тийм ээ. Бас л нөгөө шууд сая 500-тайгаар холбоотой болчихлоо шүү дээ. Тэгэхээр нэг юмнаас бас их юм холбоотой байгаа биз. Хавтгаарсан халамж гэж ярьж байгаа чинь яг халамжлах ёстой хүндээ хангалттай мөнгө юус очихгүй байгаа. Үсэн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль, халамжийн хууль саяхан шинжилэн батлагдаад нэг 30 40 зарим эцэг эхчүүд 30 мянга одоо хүүхдээ хардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ хараад ажил хийж чадахгүй тийм. Тэгээд тэрийг орлуулж ус нэг сарда 30 сая төгрөг 31200 өгдөг байхгүй. Одоо тэр нэг 50 сая болоод дараа нь 5 сараас 70 сая болох учиртай л да. Саяхнаас дөнгөж нэмэгдэж байгаа. Яг хүндээ очиж байгаа тэр мөнгө бол яг очих хөстөө хүндээ очих маш бага байхгүй. Тэр хавтгаарсан халамж гэхэлэр бүгдээрээ л нэг халамжинд нэрмэгдсэн юм шиг боловч яг нөгөө очих хөстөө халамжийн тэтгэвэр тэтгэмж бол ерөөсөө амьдралд юунд ч хүрдэггүй. Тэгэхээр тэр 10 төгрөгийг чинь нэг төгрөгөөр 10 хүнд тараах биш. Яг хэрэгтэй 2 хүнд нь магадгүй 2 3 төгрөг өгөөд үлдсэн тэр чөлөөлөгдөж байгаа 3 төгрөгийг нь болохоор өөр сургууль эмнэлэг цэцэрлэгтэй тарах хэрэгтэй байтал. Одоо бидний хувьд бол та нар юу хийсэн гэдэг. Бид нар одоо энийг л дандаа л ярьдаг л да. Одоо бид нар чинь нэгэн л шийдвэрт тэр болгон нөлөөлж чадахгүй. Ялангуяа улс төрийн томоохон шийдвэрүүд шүү дээ. Сая 500 хэрэгжүүлдэг. Одоо тэрийг л одоо 3 жил одоо өгөллээ. Их хурл дээр ямар сандаа зарим нэг шүү. Оюуна чи наатах шүү зөндөө ярьлаа шүү. Одоо болоо шүү гэтлээ. Гэтэ энэ ер нь нэг зүйлийг олон удаа давтчих ил улс төрч түгөөд хүмүүс дүрдэг юм шиг шүү дээ. Тэгэхээр за яг одоо ингээд бод хавар болоод үлсэж цангаад жагсаа цуглаад тэгээд нэг санал өгөөд ловдохгүй сонгуул болоод нэг дүн гараад бай гэдгийг хүлээх бас хэцүү дээ. Тэгэхээр энэний дундуур одоо та нар ерөөсө боломжийн нэмжгээр дахиад ингээд шөмжлөл яваад байгаа. Тэг яа гэж. Яах вэ? Өөр юм хүлээгээд байгаа. Бид нар бол ямар ч хэлсэн хэрвээ биднэрт боломж гараад бүлэгтэй ч юм уу арай илүү судалтай болох юм бол улс орно ийм шийдлэр авч явна гэсэн мөрөг хэлбэлтээр нэлээд сайн сууж. Эцэс уг нь зөв шийдлүүдийг гаргаж ирсэн намууд хоорондоо тэр шийдлэрээ л өрсөлдөх ёстой шүү дээ. Зөв шийдлэрээ. Улс төрийн намуудын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар алтай гишүүн бусад гишүүд бас өргөн барьсан хэлцэгдэх байх гэж бодож байна. Улс төрийн намууд чинь асуудлыг урагшаа хойшин татдаг болчиход байна шүү дээ. Гол санаа нь жишээлбэл улс төрийн намуудыг хатуу гишүүнчлээс татгалзуулах. Манай иргэдийн нэлээд хэсэг нь бол намын хатуу гишүүнчл болцсон байдаг. Дуртай дургуч
ч гэсэн заа нэгэн тийм намын гишүүн батлагтай хэмжинэ гээд дэмжээ явдаг. Эсвэл энэ батлагтай учраас нэг нүүрстэй эсвэл хоолтой байдаг ч гэдэг юм ажилтай байдаг гэдэг нэг ийм эрүүл бус тогтолцоо ингээ 20 жил газар авцсан. Тэгэхээр цөөхөн нэг магадгүй хүн амын ганцхан 2% ч юм уу нэг намын гишүүн тэгээ бүтэц зүтсээр нийтдээ асуудалд оролцдог ч гэсэн дийлэнх хүмүүс нь эсвэл бол ерөөсөө нам бус эсвэл бол магадгүй дэмжигч гишүүн тодорхой тухайн сонгуулийн мөрөө хөтөлбөрийг дэмжиж болно. Эсвэл бол ерөнхийдөө мөрөө хөтөлбөрийг дэмжиж болно. Тэгээд тийм учраас дэмжигч болохоор асуудлын саналаа хэлдэг, юмын сонсдог, ингээд оролцдог зарим тохиолдолд гэхдээ бүтэн тийм хатуу юмд оролцдоггүй. Эсвэл сонгуулиас сонгуул энэ мөрөө хөтөлбөр та одоо ч сая 500 буруу гэж бодож байгаа бол өөр шийдлийн дэмждэгч байд юм уу. Тийм нэг тогтолцоо руу орохгүй. Ерөнхийлөгч гэсэн сая урд хөтөө орон нутгаар явж байхдаа энэ улс төрийн намуудын шинжилгээг зайлшгүй хийх ёстой. Татан буулгаад шинээр бүртгэсэн ч болно. Тэгээ ерөн шудраг усны асуудал дээр нэлийн урагшаа шүүх засаглалын шинтгэлийг бас явуулах гээд нэлээх ганцаардж байгаа гэдэг ярьсан шүү дээ. Бид нар ерөнхийлөгчдөр орох хүсэлтэд тавьсан байгаа. Энэ асуудлууд дээр чинь бас хамтарья. Ганцаардаа төч дутж байгаа бол бид нар ч гэсэн бас яг энэ асуудлуудыг дэмжинэ гэсэн бодлоор 2009 онд таныг бас дэмжсэн. Гол нь энэ шүүхийн шинтгэл шудраг усыг тогтоохын төлөө гэдэг. Тэгээ эхэндээ бол бас жоохон удаа явж ийн гэж шүүмжилжсэн бол одоо бас л их хурл дөргөн барьцсан. Гэтэл их хурл бас ингээд жоохон гацаагаад байна шүү дээ. Тэгэхээр танай намын дүрмийн өөрчлөлтийг бүртгээд тэгээд энэ бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг дээд шүүх үнэхээр гаргаж өгч чадах л харахтуул нэг л тийм хоёр үзүүртэй юм яваад өгсөн шүү дээ. Нөгөө талд шийдвэр гарцсан. Тэд нэр чинь улс төрийн холбоо байгуулалт тоглолт тавьад явж байгаа чинь. Оо яг юу шүү дээ. Иргэний зориг нам гэдэг улсын дээд шүүх дөрөв бүртгэлтэй нам байгаа. Тэр намд нэгдээ гэж шийдвэрлсэн X ногоо намын дийлэнх гишүүд зүр гишүүнээр орсон шүү дээ. Иргэний зориг ногоо нам, иргэний зориг намд. Батялалт ба шудрах шүүдийн те. Нийт 800-аар гишүүд бас ингээд сая гишүүнээр илслээ. Энд чи ийцэн гэдэг нам түрүү нэгдэх гээд нэгдлийг бүртгээг бол одоо энэ нам дотор гишүүдээс ч хүрээгээд хэлээд тэгээ бид намынхаа дөрмөнд өөрчлөлт оруулаад тэгээ дээжиг төргүүлж байгаа. Одоо жишээлбэл бид нар баг 100-аа тууцсан бүрдүүлсэн. Хурал мурлаач гэсэн бүх шатныхаа урлаг яг дөрвөн журмын дагуу хийсэн. Одоо энэ дөрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй гэвэл одоо өөр юу бүрдүүл яаж хурлаа ихийг бол бид нар мэдэхгүй байгаа. А гэхдээ өөр ямар хуулиар явах бас бид. Одоо энийг бүртгэхгүй байлаа гэсэн ч гэсэн иргэний зориг нам байдгаараа байна дэж бүртгэлтэй. Тэр чинь зүгээр л дөрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй шүү дээ. Логогоо өөрчилж болохгүй ч гэдэг юм. Удирдлага бол байдгаараа байна. Сонгуульд орох эрх нь байдгаараа байна. Хамгийн гол нь улс төрийн хувьд бол бид нар нэгтцсэн. Улс төрийн хувьд бол хамтраад аль нодноогоос ажилтсан. Тэгэл улс төрийн хувьд бол бид нар тэртээ хамтраад ажиллан цаашдаа сонгуульд иргэний зориг ногоо намаар байна уу, иргэний зориг намаар байна уу орно. Гэхдээ иргэний зориг ногоо нам гэдэг нэрийг бүртгэхэд за тэгээ манай дөрмийн бусад өөрчлөлтүүдийг бүртгэхэд уг нь бол хуулийн ямар ч цаад байх ёсчиргүй. Энэ дээд шүүхтэр нэг бахан маргаан гараад тэрийг ингээд таслаад байгаа юм шиг хүмүүс ойлгоод байгаа байхгүй. Дээд шүүхтэр ерөөсөн маргаан үүсэж байгаа биш. Дээд шүүх чинь шатны шүүхийн маргааныг ингээд эцэл нэг шийддэг штэ. Бас нэг функц юу гэдэг вэ гэхээр дээд шүүхэд улс төрийн намуудыг бүртгэх функц гэдэг байхгүй. Тэрнийг бол хүмүүс хангалттай мэдж байгаа ойлгож байгаа. Тэгээ улсын бүртгэлийн ерөнхий газар тэр чинь хангалттай зохион байгуулах хурлаас эхлээл намтай холбоотой явсан учраас сайн мэдж байна. Гэхдээ бүртгэх үйл ажиллагаа чи өөрөө шүүх ажиллагаа биш байхгүй. Бүртгэх ажиллагаа гэдэг чинь за манай нам өөртөө олон хорийн юм шийдлээ. Энийг бүртгээд өгнө үү гэхэд тэгэл нөгөө тэгэхээр ингээд зүгээр бүртгэлийн газар шиг тэгээ дөрвөн журмынхаа дагуу хийсэн бол ингээд бүртгэх ёстой. Гэтэл чинь ингээд шүүх хурл болоод байгаа юм шиг. Тэгээд нэг маргаан баахан шат чатны маргаан тэнд хилцээд байгаа юм шиг тийм ойлголт нийгэм төрөөд идэг байхгүй юу. Тэгэхээр энэ бүртгэх үйл ажиллагаа бол нэг амар маргааны юу бас биш л дээ. Тэгээ бид маргаан харин хаана үүсгэсэн бэ гэхээр анхын шатны шүүхтэр тэр ногоо намын одоо X ногоо намын нэг бүртгэлийн ажиллагааг хууль бус болжээ. Энэ бол энэ бүртгэлийн ажиллагаа нь өөрөө хууль бус хуулийн дагуу болоогүй байх гэдэг маргааныг анхан шатны шүүхтэр үүсгээд тэрийн шат шатаараа одоо явах юм. Яг хуулийн дагуу үйж үгүй юу. Тэгээд тэр нэг шүүхийн маргаан учраас нэлээд удаан хугацаа эрэхтэй. Тэр хооронд бид улс төрийн хувьд ингээд хамтрал явж. Тэрэн дээр бол би бол нэг санаа зовхгүй байгаа шүү дээ. Сонгуульд орохгүй хүртлээж одоо энэ бүртгэлээс болоод ингэж гацсан матсан гэж бол байхгүй л дээ. Ягаад гэвэл бүртгсэн ч бүртгээгүй ч одоо нам нь бол байж та нам сонгуульд ордгоор бол орно. Бага намын дараа нь бас ахад олоод ярилцах боломж гарах байх найдаж чинь. Ингээд бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлж оролцсон таны ажил амжилтсан баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ билет ток шоу өнөөдрийн дугаарыг хүргэлээ. Манай өдрийн нэвтрүүлэгт улсын хурлын гишүүн одоохондоо бүртгэдэг байгаа иргэний зориг ногоо намын дарга оюун оролцлоо. Бүртгэгдсэн иргэний зориг намын дарга оюун оролцлоо анхаарал тавьсанд баярлалаа.
200